Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд тусан үйл явдлыг томилог хүргэе. Европын холбооны улс орнуудад Оросын холбооны улсын зарим хөрөнгө хадгалагдаж байгаа. За эдгээр хөрөнгийг зарцаасан. За харин энэ хөрөнгийг Украины сэргээн босголт болон бусад үйл ажиллагаанд ашиглах зорилготой ийм санал санаачлага Европын холбооны орнууд болон Украины зүгээс гарч байгаа. За энэ асуудалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улс тухайн хөрөнгийг ашиглахыг болиулах дарамт шахалтыг эдгээр орнуудад үзүүлсэн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Украины албаны хүн энэ талаарх мэдээллийг Франц пресс агентлагт мэдээлж байгаа юм. За Европын холбооны зүгээс зарцаасан хөрөнгийг ашиглан Украинд туслан. За ингэхдээ Москвагийн давталгааг няцаахад бол энэ хөрөнгийг зарцуулах нь 80 орчим тэрбум еврогийн зээл олгох төлөвлөгөө бас яригдж байгаа юм байна. За энэ мөнгийг Оросын холбооны улс дараа Украинд төлөх нөхөн төлбөрөөр буцаан төлөх боломжтой гэж үзэж байгаа. За Америкийн засаг захиргаа Украиныг дэмжих зорилгоор Оросын холбооны улсын хөрөнгийг ашиглах санаагаа орхихыг Европын орнуудаас шаардаж байна гэж Украины өндөр албан тушаалтан Лав гарагт мэдгдсэн байна. За энэхүү төлөвлөгөөг холбооны бүгд найрамд Герман улс зэрэг Европын холбооны олон улс бол дэмжиж байгаа юм байна. Гэхдээ бас хүчтэй эсэргүүцэж байгаа орнууд байгаа юм байна. За тухайлах юм бол энэ дотор Бельги улс багтаж байгаа юм. За ягаад тэгэхээр Бельги улсад бол Оросын холбооны улсын ихэнх хөрөнгийг нь эзэмшдэг олон улсын хадгаламжийн байгууллага болох Евроклер нэртэй байгууллага бол бүртгэлтэй үндсэн улс нь байдаг юм байна. За тийм учраас хэрвээ энэхүү хөрөнгийг ашигласан тохиолдолд Оросын холбооны улсын зүгээс Бельги улсад хариу арга хэмжээ авч магадгүй гэсэн ийм имэйл байгаа учраас энэ асуудал том болгоомжтой хандаж байгаа юм байна. За одоогийн байдлаар 7 улс энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа гэж Украины албаны хүн мэдгдсэн. Зеленский ерөнхийлөгч Европын орнууд энэ шийдвэрийг батлахыг болон зарцаасан хөрөнгийг ашиглахыг уриалахаар Брюсселд очиж байгаа гэж их сурвалж мэдээлсэн байна. За Бельгийн ерөнхий сайд Барт дер Верер Оросын холбооны улсын хөрөнгийг Украинд ашиглахыг эсэргүүцэж байгаа нь анхаарлын төвд орж байгаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа мөн энэ асуудалд бол хөндлөнгөөс бас оролцож байгаа юм. За Вашингтоны зүгээс уг хөрөнгийг ашиглах нь бол буруу гэж үзэж байгаа. За яагаад вэ гэхээр энэ хөрөнгийг ашиглах замаар яриа хэлцээний гол хэрэгсэл олох боломжтой гэж үзэж байна. За яагаад тэгэхээр Оросын холбооны улсад бэлэн мөнгөө буцааж авах боломжтой гэсэн найдлагыг төрүүлэх замаар тус улсыг яриа хэлцээнд оруулах, за улмаар бол дайн зогсоох энхийн төлөвлөгөөнд нэгдэх ийм боломжийг гаргах боломжтой гэж үзэж байгаа учраас энэ асуудал дээр ийм байр суурьтай байгаа юм байна. Америкийн нэгэн албан тушаалтан бас Лав гарагт нэрээ нууцлж олон нийтэд мэдээлэл өгтөө европчууд энэ асуудал олон нийтийн эсэргүүцэл гарахыг хүсэхгүй байгаа учраас бид нар бол энэ асуудал чимээгүйхэн хөндлөнгөөс нь оролцож байгаа. За тэд энэ системд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх байгууллагуудынхаа нэр хүнд үзүүлэх урт хугацааны хохирлоос айж байгаа учраас энэ асуудал том болгоомжтой хандаж байгаа гэж нэмж хэлсэн. Трампын зүгээс дайныг зогсоох төлөвлөгөөний өмнөх хуулбарт Вашингтон дайнд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгож зориулж Оросын холбооны улсын зарим зарцаасан хөрөнгийг ашиглахаар заасан байсан. 2022 оны 2 дугаар сард Оросын холбооны улсын зүгээс Украины эсрэг бүрэн хэмжээний давталгаа явуулсантай холбогдуулан Оросын төв банкны 200 тэрбум орчим еврогийн хөрөнгийг Европод зарцаагаад байгаа. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли хэлэхдээ Украинчууд болон Оросууд хоёулаа энэхүү зарцаасан хөрөнгийн талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн. За бидний цорын ганц үүрэг бол эцэст нь тохиролцоонд хүрч болзошгүй харилцан ойлголцыг бий болгох нь чухал гэж мэдэгдэж байгаамаа.